Япон хэл манайхан сурахад хамгийн хэцүү юм ханз гэж байдаг. Нэг 2000 ханз цээжлэх ёстой. Тэгээ энэ болохоор энэ нөгөө ханзны одоо язгуур толгой үсэг гэдээ манайхан хэлээд байдаг хаа. За ханз чинь дотроо юм бүтцүүдээс бүрднэ. За жишээлхэд энэ ингээд нэг ханз болчихж байгаа. Иймэрхүү маягаар энэ эвлүүлэг тоглоомоор бас ханз сурвал зүгээр. За энэ нь болохоор хүн гэсэн утгатай тий. Энэ нь болохоор юудээ ингээд мото болох юм уу? Үгүй юм. Юу болох вэ? Бие. Бие гэдэг нь юу лээ? Би болдог. За ингээ би болох юм байна. За ингээд иймэрхүү маягаар өнгөөрөө чиж болно, өнгөгөөр чиж болно. За энэ юу болох вэ? Та нар сүйднэс барнасаа хараарай. Бас нэг ийм нэг байна. Иймэрхүү маягаар ингэж тоглох ийм тоглоом байгаа шүү. За. Ялла.